Сайн байцгаана уу? Та бүхэндээ Hanza брендийн AMG 20B page кодтай богинолгооны зуухыг танилцуулах гэж байна. За энэ хүү зуухны ажиллагаа нь эхлээд та гэрийн ханны цагтаагаа цагаа тохируулан байршуулах ёстой. За хэрвээ таны гэрийн ханны цаг 11 цагийг зааж байгаа бол 11 цаг 30 минутыг зааж байгаа бол эхний энэ товчлуураараа цагийн байршлаа тохируулна. За тэгээд буцаага цагны зурган дээрээ дарахаар артлын минутаа бас байршуулах боломжтой. За ингээд 11 цаг 30 минут дээр цагийн тохиргоо нь идэвхжиж байгаа. За цаг байршуулсныхаа дараа та одоо энд эдгээр харагдаж байгаа товчлууруудыг бүрэн ашиглах боломжтой гэсэн. За жингийн скейлтийг ажилуулъя гэх юм бол жингийн зурган дээрээ дарна. Жингийн зурган дээр дарснаар одоо дотор нь хийж байгаа бүтээгдэхүүнийхээ грамма тооцоолоод нэмий гэх юм бол дээдлийн жингийн зурган дээрээ дарж грамма байршуулна. За тэгээд асаах товчлуурн дээрээ дарснаар тухайн 300 г дээр өгсөн жин нь өөрөө 10 минутын ажиллагаатаагаар дохио өгөөд унтрах болно. За тестэлж үжиж байгаа учраас одоо энийг бол унтраач. За дараагийн товчлуур нь болохоор богинолгооны зуух, богино долгион болон гэрэл хослуулсан товчлуурыг ажилуулах горим байгаа. За энэ горим дээр та бүхэн маань дараад цагаа тохируулаад жингээ тохируулаад за тэгээд минутаа өгөөд асаах товчлуур дээрээ дарснаар ажиллах боломжтой байгаа. За мөн дараагийн товчлуур нь хэм бол 1-9 хүртэлх ажиллах боломжтой автомат ажиллагааны горим байгаа. За энэхүү горимыг асаах товчлуураа зүүн тишээ эргүүлснээр хамгийн сүүлийнх буюу 9-ийн тоо гарч ирж байгаа. Энийг хамгийн ихний үйлдэл болох 1-ийн тоон дээр авчираад аяхта кофе юм уу цай халаах гэж байгаа тохиолдолд жингийн тохиргоон дээр дарж өгөх байгаа. За тэгээд аяхта цай маань 1 минут 50 секундэд ажиллаад халаад ерөнхийдөө цагийн дуусангууд зогсох байгаа. За тэгээд ямар нэгэн бүтээгдэхүүн хийгээд голын асаах товчлуураа дараад хэрвээ та шууд унтраах гэж байгаа бол энэ бүрхий дотор гурвалжин зураасан дээр та дарж унтраах боломжтой байгаа. За ингээд Hanza брендийн талгын сурвалжийг AMG 20B page кодтай богинолгооны зуухыг яаж ажиллуулах зааврыг та бүхэндээ хүргэлээ.